Үхлийг хуурах гэж оролдсон эрдэмтэн Роберт Корниш. Би цусыг дахин урсгаж, түүгээр нь хамаг амьсгалыг улмаар амьдралыг сэргээх томьёог олох болно. Энэ бол 1930-ад оны Life Returns хэмээх кинонд гардаг доктор Джон Кендрих хэмээх дүрийн хэлдэг үг юм. Кендрих бол уран зохиолын дүрч, тэр дүр нь бодит хүн дээр үндэслэгдсэн. Тэр хүн бол Беркли дэх эрдэмтэн Роберт Корниш бөгөөд үхлийг дийлж чадна гэж зарлаж олонний анхааралд өртсөн нэгэн байв. Корнишийн эрдэм шинжилгээний ажил их ирээдүйдээ эхэлсэн. Тэр бол сууд хүүхэд байсан бөгөөд 18 наснда Калифорни их сургуулийг онц дүнтэй төгсөж 22 наснда докторийн зэрэг хүртжээ. Улмаар Калифорни их сургуулийн туршилтын биологийн хүрээлэнд ажилд орж сонь төслүүд дээр ажиллаж байв. Жишээ нь сонины үсгийг усан дотор унших боломжтой болгох линз бүтээх. Гэхдээ энэ санаа олонний сонирхлыг татаж чадаагүй. Харин 1932 онд дөнгөж 27 настайдаа тэрээр өгсөн хүний амийг сэргээх боломжийг хайж эхэлжээ. Сэргээх самбар бол түүний үндсэн төхөөрөмж. Корнишийн гол санаа нь титр-борд буюу тэнцвэрийн самбар ашиглах явдал байв. Энэ үндсэндээ савлуур шиг төхөөрөмж юм. Тэр бичгтээ өгсөн биетийг тэнцвэрийн самбар төлж дээш доош хөдөлгснөөр цусыг хэмлэлээр хүчтэй эргэлдүүлж болно гэжээ. Түүний онолын гол санаа бол хэрв саяхан нас барсан гол эрхтнүүд нь гэмтээгүй бол цусыг эргүүлэн урсгаж чадвал амьдрал буцаж ирэх бүрэн боломжтой. 1933 онд хийсэн эхний оролдлогууд тэр зүрхний шигдээс живэлт цахилгаанд зохиолсон хүмүүсийг тэнцвэрийн самбараар ам оруулах гэж оролцсон ч амжилтгүй болов. Гэсэн ч Калифорни их сургууль төгссөн нууц тайланд зүрхний шигдээсээр нас барсан цогцсыг 1 цаг гаруй савлуулсны дараа царайн дулаарч нүдэнд нь очорж амьсгалын хоолоон ойролцоох зөөлөн эд чичирч эхэлсэн хэмээн бичжээ. Гэвч тухайн хүн дахин ам орсонгүй. Үүнээс хойш Корниш хүн дээр туршилт хийхээс өмнө эхлээд амьтад дээр туршихаар шийдэв. 1934 онд тэр олон нийтэд зориулсан нохоог амьдруулах цуврал туршилтуудаа зарласан. Тэрээр 4 Fox тэрээр үйлдвэрийн нохоог туршиж тэдгээрийг Лазар 2, 3, 4, 5 гэж нэрлсэн. Есүсийн амьдруулсан Лазарын нэрээр. Лазар нэгийн хувь заяа тэмдэглэгдээгүй. Эхлээд нохтыг азот боо эфирийн холимог ашиглан боож өхүүлнэ. Зүрхний цохилт амьсгалыг бүрэн зогсооно. Дараа нь тэнцвэрийн самбар, хиймэл амьсгал, адреналин болон цус шингэлэгч тарилга хослуулан сэргээхийг оролджээ. Түүний туршилт амжилттай болж ноход амьдралд иргэн ирсэн. Гэхдээ биеийн байдал нь маш муу байлаа. Лазар 2 ба 3 нь хэдхэн цагийн дараа дахин өгсөн. Хизээч ухаан ороогүй. Харин Лазар 4 ба 5 нь 1 сар гаруй амьдарсан. Гэхдээ хараагүй тархины хүнд гэмтэлтэй болсон. Бусад ноход тэднээс айдаг байсан гэлцдэг. Хэвлэл мэдээлэл Корнишийн туршилтанд анхаарлаа хүчтэй хандуулжээ. Нэг сэтгүүлч Лазар 2-ын тухай бичгтээ амьгүй бие рүү амьсгал иргэн орж байгааг сонссон. Хөлийн булчин татаж, хожим нь сулхан хутсан. Түүнчлэн Корнишийн гадаад төр төрхийг ийн дүрсэлжээ. Бараа нүд цонхийсэн арьс, хар үстэй төрх нь жинхэнэ галзуу эрдэмтний дүртэй байлаа. 1935 онд Universal компани Life Returns киног бүтээсэн. Кинон тийм сайн байгаагүй ч Корнишийн бодит туршилтын 5 минутын дүрс багтсан нь түүхэн ач холбогдолтой. Мөн түүний судалгаанаас сэтүүлсэн Борис Карлоффын хэд хэдэн кино бүтээгдэжээ. Тэдгээр нь The Man with 9 Lives, The Man They Could Not Hang гэх мэт. 1930-ад онд Mad Scientist буюу галзуу эрдэмтний архетип дүр нь шинжлэх ухаан кино урлагт эрчимтэй гарч ирж байсан үе байв. Корнишийн бараанууд, цонхилсон царай, шөрмөслөг төрх нь хүмүүсийн төсөөлж байсан айдас төрөлм эрдэмтний төрхтэй давхцаж хэвлэлтч байнга дутагддаг байжээ. Харин олонний анхаарлыг татсан Корнишийн энэхүү туршилтыг амтны эрх хамгаалагчдын гомдол шуугианаас болж их сургууль түүнийг хөөж бүх харилцаагаа тасалжээ. Түүний туршилт нь тэдний сургуулийн нэр хүндийг унагсан гэж тэд бодож байжээ. Тэр Беркли дэх гэртээ буцаж сууршив. Корниш сүүлийн 13 жил орчмын хугацаанд чимээгүй амьдарсан ч сүүлд нь хөршүүд нь лабораториос оргосон нохой хонь хардаг болж түүний байшингийн будаг халцарсан үл мэдэгдэх утаа гарч байна гэх мэт олон гомдол гаргасан. 1947 онд Корниш дахин анхаарлын төвд иргэн иржээ. Тэр өөрийн арга барилыг бүрэн сайжруулсан гэж зарлав. Шинэ зорилго нь цаазлагдсан хоригдлыг амьдруулах байв.
Энэ удаа тэнцвэрийн самбарыг орхиж вакуум сорогч, радиаторын гуурс, төмөр дугуй, эргэлдэх гулсагч дугуй, 60,000 гутлын үдээсний нүхтэй шилэн гуурсаар бүтээсэн зүрх уушигны машин ажиллаж байв. Түүний туршилтанд Сан Квентины үхлийн ялтан Томас Макмоник л сайн дураараа оролцохоор боллоо. Хэрвээ аймаар бол шоронгоос гарахгүй байдаг нөхцөлтэй байв. Гэвч Калифорни мужийн эрх баригчид уг хүсэлтийг эрс эсэргүүцэн татгалзав. Ингээд бүрэн ялагдсан Корниш гэртээ иргэн ирж өөрийн зохион бүтээсэн Доктор Cornish's Tooth Powder нэртэй шүдний нунтаг зарж амзуудаг болов. Тэрээр 1963 онд цус харуултаар нас барсан. Түүнийг нас барсны дараах орон нутгийн сонинд Берклигийн ахлах сургуульд тогтмол сандал өмсдөг анхны сурагч байсан гэж бичсэн нь түүнийг хизээч олонд нийцэж чаддгүй онцгой сэтгэгч байсан гэдгийг илтгэн. Ихэнх этгээд туршилт хийдэг эрдэмтдийн адил Роберт Корнишийг азгүйтэл дагсан. Түүний карьер хүндхэн төгсгөлтэй байсан ч өнөөдөр 2025 оноос эргэн харахад шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр нь үнэхээр онцгой байжээ. Хэдийгээр түүнийг сургуулиас хөөж шинжлэх ухааны ертөнцөөс шахан гаргасан ч тэр шантралгүй гэрийнхээ лабораторид туршилтаа өргөжлүүлсээр байсан нь түүнийг анхны андерграунд буюу системээс гадуур сэтгэгч эрдэмтдийн нэгэн домог болгосон. Тухайн үед бүх зүйл түүнийг орхиж байгаа мэт санагдаж байсан ч хожим нь Америкийн нэгдсэн улсын сансрын агентлаг NASA хүртэл түүний туршилтыг сонирхож судалж байсныг бодоход Корнишийн хийж байсан ажил ямар хэмжээний анхаарал татж байсныг харуулж байна. Түүний боловсруулж байсан амьдруулах арга нь өнөөдөр бидний мэдэх зүрх уушигны хиймэл үйл ажиллагаа болох CPR, ECMO системүүдтэй санаа зарчмын хувьд тун ойр. Корниш ашигладаг байсан тэнцвэрийн самбар бол тухайн цаг үедээ цусны эргэлтийг хиймлээр сэргээх орлого байсан бөгөөд орчин үеийн эмнэлгийн технологийн хөгжлийн суурь болсон туршлагуудын нэг хэмээн үнэлэгдэх болсон юм.